Сайн байцгаана хүүхдүүдээ. Салангаа агш нэ. Найзуудаа, удирдахч хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ? Яг зөв бусдыг манлайлдаг, зөв үлгэр дуурайлтай, мөн бусдад тусалдаг хүнийг удирдахч гэж хэлдэг тийм ээ. Тэгвэл танаа сургууль дээр танаа ангид тийм удирдахч байдаг уу? Танаа ангийн даргын нэр хэн гэдэг вэ? Тэгвэл та нар ангийнхан даргаыг яаж сонгосон бэ? Ангийн даргаа бид нэр сонгохдоо бусдад зөв үлгэр дуурай үзүүлж байгаа, мөн сурлагаараа тэргүүлж байгаа, бусдад хамгийн их тусалдаг мундаг найзуудаагаа бид нэр ангийн дарга болгодог шүү дээ, тийм ээ? Тэгвэл удирдахч хүний байх ёстой сэнж чанар нь болохоор бусдад тусалдаг байх. Бусдыг зөв зөвлөд үлгэрлэн дуурайлж, мөн бусдыг зөв зөвлөд дагуулan явдаг хүнийг удирдахч гэж хэлдэг байна, тийм ээ? За тэгвэл Библиэлд маш олон төрлийн удирдагч нар байдаг те. За бид нар нэрлэх юм бол тийм ээ. Мосе, Йошуа, Калеб гэл тийм ээ. За тэгвэл эдгээр дэлхийн удирдагч нараас юугаараа ялгаатай юм бол? Үл итгэдэг хүмүүсээс юугаараа ялгаатай юм бол? Яг зөв тэдгээр хүмүүс маань хэдийгээр бусдад тусалдаг, тийм ээ? Бусдын зовлонг хуваалцдаг. Тийм хүн ч гэсэн тэд нэр бусдын төлөө залбирдаг хүмүүс байсан байгаа. Тэгвэл өнөөдөр танаа цуглаанд байгаа хүүхдийн багш нар маань, мөн өсвөрийн багш нар маань та нарын төлөө залбирдаг болов? Мэдээж маш их залбирж байгаа тий. Тийм учраас Бурхан хүүхдийн цуглааны багш нартаа, мөн өсвөрийн цуглааны багш нарт Бурхан маш их хайртай ахна. Яагаад гэвэл тэдгээр хүмүүс маань миний төлөө, чиний төлөө залбирж байгаа учраас Бурхан тэдгээр хүмүүст илүү их хайртай ахнэ. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ Библиэлд үнэхээр бусдыг байлдан дагуулж чадсан мундаг удирдагчийн талаар үзцгээе. Хин бол бүгдээрээ хуучин гэрээ номны Нехемия номын 1-р бүлгийн 1-ээс 4-р ишлэлийг хамтдаа чангаар уншицгаая. За, бэлэн үү? 1, 2, 3, И. Хакалиягийн хүү Нехемиягийн үгс оршвэ. 20 дугаар оны Хислев сард намайг суусаа цайзад байх үед миний ах дүүсийн нэг болох Хананы Юдагийн хүмүүстэй хамт ирцгээлээ. Ам мултрагсад олцлоос үлдсэн юудэчүүдийн талаар мөн Иерусалимийн байдлыг би тэднээс асуулаа. Тэд надад олцлоос үлдгэсэд аймагта туйлын зовлон зүдүүр басамчлал амсаж Иерусалимийн ханан хэрэм нурж голдон хаалганууд нь галж шатсан гэв. Энэ үгсийг сонсомогц би доош сүн уйлж хэдэн өдрийн турш гашуудан Тэнгэрийн Бурхны өмнө мацаг барин ийхүү залбирлаа. Амен. За тэгвэл найзуудаа өнөөдрийн ингэж их гашуудан уйлж мацаг барин залбирсан удирдагч хэм бол өнөөдөр бид Нехемиягийн талаар үзцгээе. За, энэ хүнийг Нехемия гэдэг. Нехемия маань Персийн хааны үед Персийн хаанд үйлчлдэг байсан байгаа. Тэр ямар үйлчлэл хийдэг байсан бэ гэхээр Персийн хааны маш гоё үнэтэй хундганд тийм ээ дарс хунгалж өгдөг сүнч хүн байсан байгаа. Хааны итгэлийг олсон хүн хааны сүнчийн ажлыг хийдэг байна шүү дээ, тийм ээ. За, одоо гэхээр магадгүй хааны баруун гарын туслах юм болов уу? За, бараг л тийм байх тий. За. Нехемия маань хэдийгээр Персийн хаанд үйлчлдэг байсан ч гэсэн нэгэн удаа Нехемиягийн нутгийнхан найз нь түүн дээр ирсэн байгаа. Тэгээд түүнд нутгийнхаа сонин сайхан зүйлийг яриад тэгээд ингэж хэлсэн байгаа. За, найз минь уулзаагүй удсан ч гэсэн би чамд нэгэн гашуун мэдээд олгоё. Үнэхээр Израильчууд тийм ээ, Юудэчүүд маш их зовж байна. Иерусалим сүмийн ханан хэрэм нь нураад, галт шатаад, юучгүй сүйдээд нураад унчсан учраас эргэн тойрных нь дайснууд нь тэр нурцсан байгаа хэрмээр нь давж ороод тэгээд Юудэчүүдийг маш их зовоож байна. Тэд нэр өдөр болгон айдастай амьдарч байна. Хаанаас дайсан гараад ирэх болоо? Хаанаас араатан амтан ороод ирэх болоо? Тэд нэр маш их айж байна.
гэж хэлсэн байгаа. Нехемия энэ үгийг сонсоод маш их гашуудан уйлсан байгаа тийм ээ. Ард түмэн нь үнэхээр их зовж байгааг сонсоод баярладаг хүн гэж байх уу? Байхгүй тийм ээ. Тэгээд тэр бүр сая уншсан хэсэг дээр бүр бурхны өмнө гашуудан уйлаад ямар ч хоол идэхгүйгээр бурхан минь ээ надад туслаач. Миний ард түмэнд туслаач. Би энэ ард түмэнтэй яавал тусдсан болох вэ? Ард түмний минь та авраач. Дайснуудынх нь мутраас та тэднийг авраач. Тэгэд Нехемия өдөр болгон залбирдаг байсан байна. Нехемия маань хэдийгээр Персийн хаанд үйлчилдэг байсан ч гэсэн Персийн хаанд Нехемиад маш их итгэдэг байсан. Тэгээд нэгэн удаа найр хийгээд баярлаж байтал Нехемия яг л урдын ёсоороо тийм ээ хааны аяганд дарс хундаглаад байжсэн байна. Тэгсэн чинь хаан Нехемиагийн царайг хараад гайхсан. Хүй Нехемия чамд юу тохиолдов вэ? Ямар нэгэн уй гашуу тохиолдоогүй биз? Чиний царай урд урдынхаасаа илүү баргар, урд урдынхаасаа илүү уй гашуутай харагдаад байх чинь чи зүгээр үү Нехемия? Хаантан минь танд зүрхэлж айлдах нь би бээр хичнээн Персийн хаант улсад амьдарч байгаа ч гэсэн танд үйлчилж байгаа ч гэсэн би өөрийнхөө төрсөн нутгийг нэг ч удаа мартаж байгаагүй билээ. Найз маань надад ирээд Юда хүмүүс ямар их зовж байгааг надад хэлсэн. Иерусалим сүмийн ханан хэрэм нураад тэр нурсан хэсгээр нь дайснууд орж ирээд ямар их зовоож байгаа талаар сонсоод би хэрхэн тайван байх вүлээ. Хаантаа би танаас нэг л зүйлийг гуйх гэсэн. Та хүсэх юм бол намайг Иерусалимийн сүм рүү явуулж өгөөч. Тэнд байгаа тэр нурсан хан хэрмийг тэр хашааг би босгон байгуулж барихыг хүсэж байна. Та намайг явуулаач. За яах вэ? Чи бол миний итгэлтэй зарц учраас би чамайг явуулъя. Харин чи надаас юу хүсэж байна? Түүнийг надад санаа зовлгүй илэр би бүх зүйлээр нь хангаж өгөх болно. Гэлала хаантаа. За, ингээд Нехемия маань Персийн хаанаас сүмийн хан хэрмийг босгоход хэрэгтэй мод, хадаас, хөрөө, алах гэд тийм ээ. Бүх зүйлийг хаан эзнээсээ гаргуулж авсан байгаа. Ингээд Нехемия маань хаашаа явсан байх нь? Иерусалим руу явсан байх нь. За, ингээд Нехемия маань явсаар шүн дөлөөр Иерусалим сүмд очисон чинь Иерусалимийн ханан хэрэм нь ингээд юу ч хөө норчсон байсан байгаа. Зарим хэсэг нь бүр ингээд гаалт автаад тийм ээ. Үнэхээр хүн харахын аргагүй аимшигтай болчихсон байсан байгаа. Тэгээд Нехемия маань за альнаас аль хүртэл эвдэрсэн бэ гэд метрлж үзээл тийм ээ. Шөнөөр бүх зүйлийг хэмжиж үзээд юу засварлах шаардлагатай талаар бүгдийг мэдэж авсан байгаа. Ингээд өглөө босоод бүх юудэчүүдийг дуудаад бүгдээрээ хамтдаа Иерусалимийн сүмийн ханан хэрмийг барьж босгоцгоё. Хэдий болтол дайснаасаа айгаад дагжин жирчирж гар хоосон суух үлээ. Бүгдээрээ зүрх сэтгэлээ нэгтгээд бүгдээрээ санаа бодлоо нэгтгээд Иерусалимийн ханан хэрмийг бүгдээрээ дахин барьцгаая, дахин засварлцгаая. Ингээд Нехемия барилгын ажилд орсон байгаа. За, ингээд барилгын ажлыг яадаг вэ найзуудаа? Толгоогоо хамгаалахын тулд малгай өмсдөг те. За, ингээд алхаа бариад хэрэгтэй газар нь яадаг байх нь түн тан гэл сүмийн хэрмийн ажлыг засварлах ажилдаа орсон байгаа. За, ингээд сүмийн хэрмийн те одоо энэ хашааг янзалж байсан чинь нэг гайтай зүйл тохиолдсон байгаа. Тэр нь юу вэ гэсэн чинь Самбалаад Тобия гэдэг хэсэг бүлэг нөхдүүд гарч ирээд эсэргүүцсэн байгаа. Тэргүү нураад уунах юмыг юуг нь дахин засварлаад байдгийг гэ хүчтэйхэн үлээх төдийл нураад уунч ханыг дахин сэргээж яадгийн та нар
Ер нь та нар яагаад Иерусалимийн хан хэрмийг дахин босгоод байгаа? Та нар Персийн хаанаас урах гэж байгаа юм уу? Та нарыг би хаанд ховлондоо гайгүй гэд Самбалат, Тобия гэдэг нөхдүүд Юудэчүүдэд маш их саад болж исэн байгаа. Өөрөөр хэлбэл Бурхны өргөөний ханы хэрэм засварлагдах ажилд маш том саад учруулж исэн бүр дахин. Тэгээд ард түмэн яасан бэ гэхээр Нехемия дээр очиж хэлсэн байгаа. Нехемия, бид нар одоо яах вэ? Самбалат болон Тобия түүний хэсэг бүлэг нөхдүүд биднийг маш их дарамталж, айлгаж, биднийг зовоож байна. Бид нар яах ёстой вэ? Нехемия бодсон байгаа. За яавал дээр юм болоо. Тэгээд Бурхны өмнө дахиад очсон. Бурхан минь ээ, би яах ёстой вэ? Энэ ард түмнийг би яаж зөвөр удирдах вэ? Яавал би дайснуудаас өөрсдийгөө хамгаалах вэ? гэж залбирсан ба Бурхан түүнд нэг санаа өгсөн. Ингээд Нехемия болон ард түмэн бүгдээрээ нэг гартаа алах бариад нөгөө гартаа сэлэн барьж ажилласан байгаа. За дайснууд давтлах үед тэд нар яах нь вэ? Сэлмээ гарч нэг гараараа сэлмээрээ байлтах нь шүү дээ. Нөгөө гараараа яах нь вэ? Засварын ажлаа үргэлжлүүлж хийжсэн байгаа. За ингээд бүх ард түмэн яг ингээд Нехемия шиг нэг ташаандаа сэлэм, нөгөө ташаандаа алах хөрөө барилгын ажилд хэрэгтэй зүйлээ агуулад бүсэлсэн байгаа За ингээд яах вэ? Одоо тэд нар айхайцтай юу? Одоо тэд нар дайснуудаас айхайцгүй. Ягаад гэвэл дайсан довтлох юм бол сэлмээ гарах чинь. За тэгээд дайсан довтлохгүй амар тайван байх юм бол алхаа гаргаж ирээд сүмийн засварлах ажлаа үргэлжлүүлээд түнтан гэд хийжсэн байгаа юм тийм ээ. За ингээд тэд нар Тобия болон Самбалат ба хорон мөн хүмүүсээс айх шаардлагагүй болсон байна. За тэгээ байж дахиад нэг асуудал гарсан. Тэр нь ямар асуудал вэ гэсэн чинь ард түмэн нь бие биендээ мөнгө зээлсэн байгаа. За жишээлх юм болвол хин нэгэн хүн надад 20,000 төгрөг зээлүүлсэн байгаа. За тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа 20,000 буцааж авах ёстой байтал 20-оо хүүтэй болгоод 40,000 болгож өгөөрэй гэж хэлсэн байгаа. Энэ нь ард түмэнд маш хэцүү байсан байгаа. Яагаад гэвэл тэд нэр авсан зээлээ төлөх хэрэгтэй, мөн хүүгийн бас төлөх хэрэгтэй болно. Тийм учраас тэд нар маш ядуу тарчиг амьдарч исэн. Хичнээн Бурхны сүмийн ажлыг засварлах ажлыг хийж исэн ч гэсэн ард түмэн ядуу хэвээр байсан байгаа. Тэд нар сүүлдээ бүр хүүхдээ зараад харь үндэстэнд өөрийнхөө хүүхдийг зарж боол олгоод мөнгө аваад тэрүүгээр амь зогоож исэн байгаа. Тэгээд ард түмэн сүүлдээ бүр аргаа бараад дахиад Нехемия дээр очсон байгаа. Нехемия, бид нар одоо яах ёстой вэ? Бид нар баячуудаас 20,000 төгрөг зээлсэн чинь хүүнд нь дахиад 20,000-ыг авна гин. 20,000-ийн зээлийг яаж төлнө гэж итл 40,000-ыг төлөх болох нь. Биднээс тийм их мөнгө байхгүй. Бид нар хүүхдээ мас үргээ зараа туслаа. Бид нар одоо яах вэ? Гэд ядуу хүмүүс нь Нехемия дээр очиж зовлонгоо тооцсон байгаа. Нехемия дахиад л Бурхны өмнө залбирсан. Бурхан минь ээ, би энэ асуудлыг яаж шийдэх вэ? гэж залбирсан чи Бурхан Нехемиад юу гэж хариулсан бэхээр за чи баян хүмүүст очиод хэл. Мөн бусдад мөнгөө зээлүүлсэн хүмүүс ч гэсэн очиод хэл. Та нар бусдад 20,000 төгрөг зээлсэн бол 20,000 аа. Нэмж хүү битгий аваа. Тийм ээ? Энийгээ л энийг битгий аваа. Хэрвээ чи ядуу хүнд мөнгө зээлүүлээд тэрнийхээ хүүгийг нэмж аваад авах юм бол Бурхан та нарыг зүгээр өнгөрөөхгүй шүү гэж хэлсэн байгаа. Үүнийг сонссон баячууд бүгд Бурханаас эмээсэн байгаа. Тэгээд яасан бэ? Хүмүүс 20,000 төгрөг зээлсэн бол 20,000 төгрөгөө л яах нь буцааж өгдөг. Хүү төлөх шаардлагагүй болсон байгаа. Ингээд арт түмний асуудал шийдэгдсэн байгаа. Арт түмэн бөөн баяр хөөрүүлсэн. Ядуучууд, баячууд эвтэй амьдрах болсон. За ингээд Нехемия өөрийнхөө арт түмний асуудлыг шийдчихэд арт түмэнтэйгээ хамт Иерусалимын ханах хэрмийг барьж дуусгасан байгаа. Хэдэн өдрийн дотор гэж 52 өдрийн дотор Иерусалимын ханам хэрэн бүрэн бүтэн болсон байгаа. Ваа, та нар зургийг харж байгаа сте дэлгэцэн дээр үнэхээр гоё болсон байгаа. За тэгвэл найзуудаа Нехемия ямар удирдагч вэ? Тийм ээ.
Тэр бол арт түмнийхээ төлөө санаа тавьдаг, удирдагч байсан тийм ээ. Асуудал гарах болгонд Нехемия Бурхны өмнө өвдөг сүгдээ залбирдаг байсан байгаа. Түгээрч барахгүй ядуу зөдөө арт түмэндээ тусалдаг удирдагч байсан байгаа. Тэгвэл найзуудаа бид нэр том болоод ямар хүмүүс болох хэрэгтэй вэ? Бид нэр хар амиа бодоод би л сайхан амьдрах ёстой, би л гоё амьдрах ёстой гэж амьдрах ёстой юу? Үгүй тийм ээ. Бид нар яг л Нехемия шиг бид нар бусдад тусалдаг. Хэрэгцээтэй хүнд нь байгаа зүйлээ хуваалцдаг. Мөн найзуудынхаа төлөө, улс их орныхоо төлөө залбирдаг удирдагч нар болж өсөх хэрэгтэй. Тэгвэл бүгдээрээ хамтдаа залбирах уу? Хоёр хөөхөн гараа авсраад, хөөхөн нүднүүдээ анаад залбирцгаая. Бурхан эзэн минь ээ, тандаа баярлалаа. Өнөөдөр та Нехемиягийн түүхээр дамжуулаад удирдагч хүн ямар байх ёстойг ойлгуулж өгсөнд баярлалаа. Эзэн минь ээ, Нехемияд хэцүү асуудал тохиолдох бүрт тэр Бурхан таны өмнө өвдөг сүгдөөд, мацаг барин, хоолой хорин таны өмнө чин сэтгэлээсээ залбирдаг байсан шиг хүүхдүүд бид нар ч гэсэн өсөж том болоод асуудлуудынхаа төлөө залбирдаг хүүхдүүд байлгаж өгөөч ээ. Мөн Нехемия улс орныхоо төлөө залбирсан шиг бид нар ч бас улс орныхоо төлөө залбирдаг хүүхдүүд байлгаж өгөөч. Мөн Нехемия сүмийг үнэхээр сэргээн засварлах ажилд гар бие оролцсон шиг бид нар ч гэсэн өөрсдийнхөө сүм чуулганыг хайрладаг, цэвэрлэдэг, сэргээн засварладаг хүүхдүүд байлгаж өгөөч ээ. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Бүгдээрээ эх 7 хоногийн турш Нехемия шиг бусдын төлөө залбирдаг хүүхдүүд байцгаая. Амен. За бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Түр баяртай.